10, 9, 8, 7, 6, 5, 4, 3, 2. Өглөөний ч юм уу, өдрийн ч юм уу, оройн ч юм уу мэндийг нийт үзэгчдэд хүргэе. Ингээд NBA and Sally онлайн буу алалт нэвтрүүлгийн маань цог шинэхэн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Манай нэвтрүүлэгт студид жүжигчин Өндрөл хөрөлцөн ирсэн байна. Хэмлээ. Өндрөл. За, танилцахад таатай байна. Өөрөө юм блэ? Sally. Саад юм шүү. Тэгээ би нэг мэлчгүй. Тийм ч тийм. Тэгээ нөгөө Energy Ghost-ийг Transfer Factory найрлагатай Emberi-ний хамттай ирч хүч өгдөг юм ундаа. Манай нэвтрүүлэгтэй хамтран ажиллаж байгаа. Эцэн 99 98 1146 энэ ундааг та ууж ирч хүчтэй болоорой. Энэ айгуу гоё. Хүний биеийн дархлаа дэмждэг юм бэлээ. Дэмждэг дотроо найрлагатай. Гоё доос ч юм хамттай. За ундралаа сонь сайхан юу байна? Оо, сонь сайхан одоо бас энэ жил уран бүтээлийн ол зам ихтэй сайхан жил байна. Тийм үү? Уран бүтээл кинонд их тоглоод байна уу те? Кино хийгээд байгаа юм уу өөрөө? Үгүй кино хийгээгүй. Хүмүүсийн уран бүтээл тоглож байгаа. 2014 он гарснаас хойш болоо сая өчтөр билүү. Уржигдар нэг кино нээсэн. 3 дахь кино маань байсан. Оо зүс. Киногаар бүр дагнсан юм шүү. Ямар дөрөвдөө? Гол дөрөлтэй болсон л та. Хүмүүс үзээд өөрсдөө ямар дүр болсныг харна үст те. Тэр бол гол дүрэлт тоглоно шүү дээ. Ирэг талын нэг тийм аятайхан гоё эмхтэй те. Бас нэг тийм сэтгэл татам гоё залуучуудын дүрэлт тоглоно шүү дээ. Бид хоёр бол тийм үстэй ундралаа. Нимбайтар хамгийн анх хүүхдийн ордонд чи санаж нь цодгор хүүгээд шатхрын тэмцээнийг бүр жоохон бахта би 7 дугаар ангийн ба 8 юм уу анх хамгийн анх тэгж чин гараагаа эхэлчихсэн байхгүй юу одоо тайзны хөтөлбөрийг тэгээ би хүүхдүүдэд бол энэ заагаа явчихна тэгээ бид тэр хамтаа нэмээр хөрх хөтөлж байхдаа дандаа тайз руу урагшаа ингэж явдаг ингэж явшлаа надад тэгдэг байлаа тий тэрнээс хойш одоо 100-150 жил. Одоо ингээд партнероо чамд өгсөн байна. Би ч ингээ хүүхнүүд ингээ солиос явчихсан. Чи яасан бохоо юм. Галтын дэрийг гой шарлан ингээд бас жоохон хөтөл сурах гээд байгаа. Би сэлэг нэвтрээ ингээд нөө нэг нэвтрүүлэгт орооч юмгууд амар үзэл сэл амар том гэж байгаа. Хүмүүсээс аяг хөөх. Орос хэлнийх нь нэвтрээ өдрөөд баахан мэдээж хамгийн дуртай дуучин юу вэ чи? Одоо нэг дуугаар өөрийгөө төсөөлвөл ямар дуугаар төсөөлөх вэ? Та хоёроос хоёулан гас чинь асууж байгаа шүү. Дуртай дуу. Тийм. Би жишээлбэл өөрийгөө ийм дуугаар төсөөлөх байхгүй. Бүсгүй хүний хоолн хөө. Бүэндоны тавилээ гэдэг. За дөө чи үний хажууд дуу гэж. Би нэг тийм дуу ингээд нийтийн дуунаас бусдын л гой сонсдог. Аха. Нэг дуугаар өөрийгөө төсөөлөх. Үгүй нэг тийм төсөөлж мөсөлөх тийм дуу байхгүй. Би ингээл эрвэхэ гэдэг чи биш. Биш. Тэр чи биш. Өөстөө тэр чи биш юм байна. Тэгээд одоо ингээд шинэ гарч ирж байгаа дуучид ч юм уу те ингээд гоё rock, pop, R&B бүх гоё electro юу гэдэг deep house, mouse гэл янз бүрийн урсгалаач те. Бүгдээр ингээд сонсох дуртай. Яг тэр гэл нэг нь байнга сонсоод байна. Дуугаар төсөөлвөл гэсэн шүү дээ. Чамаа ингээд дуугаар төсөөлвөл чи ер нь ямар дуу юм бэ? Дуу бүхэгтэй нөгөө машинтайгаа биш заавчлаа. Гэхдээ нэг тийм өөрийгөө би дуугаар ерөөсөө тэгж төсөөлж байгаагүй юм байна. Зүгээр сонсох дуртай төрөл жанр гэх юм бол гоё deep house ч юм уу нэг жоох электро дабстэй. Өөдөө таар дуулж байгаа юу болсон уу? Дуулж байгаа. Дуулж байгаа. Гэсэн шүү дээ. Яг үнэнгээс юу? Өөдөө маань одоо бас мамлах гэж байгаа. Тэгээд дуулахаа болоод дуудаж байгаа юм гэдэг та хоёр. Битэрч явахдаа тэр үед оюутан байсан шүү дээ. Тэгэл нар маань бид нарыг нөгөө ингээл та нар оюутан байхдаа уран бүтээл шууж гарах гэж байгаа л аягүй тесэрч гарч ирмээр л тесэрч байгаа царай нөхгүй гэж. Тэр үед аягүй шинэлэг гоёсэн те гоё. Тэгээ ямар ч ясна л оюутан байхад битэр шиг те ингэж гоё тесэрч гарч ирсэн оюутнууд цөөхөн гэдэг нэ татуудаа нэлээд төстэй л байсан те. Жохоо өөрөө копидчих гоё. Шууд Монголын өрсөн дээр оргуулаад. Тэгээ үгийн өөдөө битсэн шүү бас юм уу. Бисэн чи өөрийгөө ингэж бодсоохгүй. Цагтаа тэгээд ирчүүдийг өрөө хааж дахиж гэсэн чи би өөрийгөө хэтэрхий өгшин болгочих байгаа байхгүй гэснэ. Нэг хүн бүсгүй хөөний гэдэг дуу орж ирлээ л те. Тэр нь бол ихнийх нь зөв юм биш. Цагтаа тэр нь л их зөв хувилбар юм. Юу гэж бодож байна? Яатаа гэж дэсч чи одоо яг одоо ид уран бүтээл хийх насан шүү. Уран бүтээл хийх яах. Ид яадаг ч нас чинь шүү дээ. Мөн штэ, бас мөн штэ. Ер нь эмэгтэй хүний хамгийн одоо төлөвшсөн ч гэдэг юм уу яг бүх зүйлийг ойлгоод
бүх зүйлийг зохицуулж базаж чаддаг үе. Аа за. Оо зөө. Базаж барьдаг үе гэнэ. Ой. Ой. Ёо гэж бацах нь гэж юмста. Гол харлаа яваад гэж. Суц барих гэсэн. За. Би ч зүгээр ийшээч бацаал явах гэж байгаа юм болоо. Муугаад яа. Гөө. Тэгээ ер нь тийм эмэгтэй хүний төлөвшөх нас нь бол би яг нэг 30-аас 40 насны хооронд юм байна гэж боддог ш. Тамийн гоё нас. Тэгвэл нэг 20-оос нэг 27 8 хүртлээр баг уучраач болохгүй өөрийгөө ч олоогүй юм шиг тий. Тэгэл бас тэр үедээ жоохон бахтай хүүхдтэй болчихвол баг өөрөө хүүхдээр ээж хүүхдтэй ч юм шиг. Гэтэ гоё өстэй. Гоё л доо мэдээж. Тэгтээ яг нөгөө сох уу юм л байхгүй. Сэлэ дэвтэрээ үзэх. Класс минь зүг асах гэдэг. Энэ бол асууснаас алийг асуух байл гэж бодоод шүү дээ. Тэр сэлийг үү. Эмэгтэй ч байна одоо ажил хэргийн уулзалт хийхдээ хүний яг юуг онцолж хардаг вэ чи анх уулзахдаа? Зүгээр л харилцааг л хардаг. Тийм нэг готлон метр гэж би тэгдэггүй. Тэр бол чинь янз бүртэй хүн ямар ч ситуацд байж байгаад ирээд уулзч иж болно. Мэдээж өмнө нь цаг тоглосон бол айл алынхаа хүндлэл айтайхан л ирэх хэрэгтэй байх л та. Гэхдээ л харилцааг хамгийн анх л яаж ярьж гин өнгө дүү хоолоо аваад нүд яаж харагдаж гин тэрнийг нь л харна. Чи бас тийм үү? Би тэгэл өмссөн хувцаар нь дугаарлал харьцчихсан. Чи надаас тийм хариулт сонсохгүй те. Чи яг яад юм гэх гээд байна те. Нүд нь гэрэлтэж ирээл те. Тэгвэл эсрэг хөөснийхээ хүнтэй уулзахтаа эхлээд яг юуг нь харддаг юм? Одоо жишээлбэл магадгүй дэйт хийх ч юм уу те. Болцох ч юм уу. Гэхдээ та хоёулаа. Дэйт хийхээс өмнө харцсан биш. Тийм чамтай хаагаа фэйсбүүкээр ингээл болцоод яваад юу байгаад зэлийн минь. Исто байлаа таа. За уучлаарай да. Би эмэгтэй бол айгу олон юм хардаг штэ. Ядчил үнэр те тэгэл хумс. Тэгээ айгу нари юм харна штэ. Тэгээ гоё үнэртэй авах хэрэгтэй хүмүүсээдсэн те. Тэгэл муухай үнэртэй л муухай штэ. Чи болцохгүй штэ. Гэхдээ эрэгтэй эмэгтэй хүмүүсийн үнэрлэх мэдрэмж нь өөр үстэй те. Гүш бүх хүмүүс их адилхан юм. Адилхан юм уу те? Гүү юм уу? Амтэн шиг өөр байд юм уу? Гэхдээ жишээлбэл чам таалагддаг ус надад таалагдахгүй ч бас болно шүү дээ. Мэдрэмж таалагдах нь уу? Тэр нь бол мэдээж. Тэгэхээр үнэрлэх систем нь бол адилхан шүү дээ. Тэр л төстэй л ах л та. Гэтэ миний гараа өөр л тоо. Чи илүү дуу юм уу? Хамгаалгаа цогод шал өөр болсон. Үнэхээр бата зодч байгаа хамгаалгаа юм тасаа тэр бүр сонирм. Хүмүүс бол яг нүдэн ширхрэл байж байгаа юм ш муухай. Мэдчихгүй юм мэдрэгчгүй. Эмэгтэй хүнтэй уулзаад одоо жишээлбэл одоо болзооч үт юм уу эсвэл ажил хэрэг уулзалч үт юм уу миний хамгийн түрүүнд ажигладаг гимиг та яриг сонирхож байна уу? Би бусдаа шал өөр юм хардсан шин. Юу? Би чихрүү хардсан шин. Тийм үү? Би ч хардсан шин. Тийм үү? Би чихрүү нэг л хараад. Цэрэрэрэрийн. Чихэн харагдахгүй байх юм дээ. Ингээ чихэн харагдахгүй байх. Очлаа. Ондоо тайлчаа. Бүр хүчээрөө ингэж. Зүгээр би яг манжлахгүйгээр яг үнэнгээ хэлэхэд бол би бүх юм ажигладаг. Угаасаа ерөөсөө 10 секунд шигтэн 4 секунд 5 секундын хооронд тэгэл царай гарсан батар нүрнийх нь юу муу уучлаа сүрчтэй гэл сканердаар дуусах. Тий угаасаа бүх юм дүгнэлтүүд толгоороо тг гэл нэг готлон шороотой ийм байна гэл. Гэтэ мэдээж тэр байдлаа бол хүн илэрхийлэхгүй шүү дээ. Угаасаа тий. Хүнийг дугаарлаж харьцсан гэдэг бол айгүй тэнийг асуудал. Юу ч хувцас те ямар ч боловсралтай ямар ч хүн бай ямар ч албан тушаалтай дугаарлаж харьцсан гэдэг бол хамгийн тэнэг. Энийг ил гарахгүй. Угаасаа бүх эрэгтэй эмэгтэй хүмүүс бүгдийг л харцдаг штеп. Тэгээд худлаагаасаа л би өстө тэгтээ тэрийн төрүүлж хардаг юм худлаа байхгүй. Бүгдийг нь хардаг байхгүй. Гэтэ бас нэг хүний бас нэг жанжин шугамын бас яг нэг төрүүлж хардаг юм байдаг бах те. Би тэгвэл нэг хүн дандаа хүний шүд ярьсаар байгаа. Нэг хүн дандаа хүний шүд ярьсаар байгаа. Би одоо сүүлдээ дандаа хүний шүдрээр ордог болсон. Яг үндээс хин шүд ярьсаар яриад байдээ. Нэг хайртай хүн минь би. Тэр хүн минь шүд ярьсаар байгаа. Би ч дандаа гоё юмыг л төрүүлж хардаг бах л та. Ой тэр нь гоё юм биш ч юм уу. Дараа нь тэгжсэн өө энэ жоо тийм байна гэж хардаг бах та. Чи хайртай хүнээсээ сонсч ирсэн ямар муухай үг байсан бэ? Одоо сонсох дургүй үг юу байсан бэ гэдэг ч юм уу те. Тэгвэл одоо эсрэгээр нь чи одоо хайртай хүндээ ч юм уу хэлчихсэн муухай үг юу байсан бэ? Та хоёроос хоёулын тусаасан. Жирк. Оогоноос тэ жирк юу ч муухай үг хэлсэн. Би бас миний хувьд бүх юм дооссаа. Тийч л хэлжсэн. Уурандаа олстой юу эсэх хэлэх. Тийш тий. Тий. Банзал ямар юм би чамаг тэгээгүй лөө. Sorry уучлаарай. Тэр чи уурандаа уучлаарай нэ. Чи намайг тэгж хэлж. Тэгээгүй лөө нэрээ. Гармаар байсан. Гэхдээ би хамгийн анх муухай үг сонсчихсан. Муу өхөр минь гэж наваа хэлэхгүй юу? Хамгийн анх. Офин надад тийчдэг юм байшгүй. Тэр би бүр ёо намайг өстө өхөр гэдэг тахтай явахтай л гэл нэг амар гомдчихсэн.
Тэгээ чи эргүүлээд юу гэж хэлээгүй. Жирэггээгүй. Үгүй тийм жирэг мэрэг хэлэхгүй шүү дээ. Байгаагүй гэж. Троллстад савсаа гэж ярьж байгаа. Гэтэ би ингэж сонсч ирсэн зүгээр миний амьдрал дээр ч гэсэн бас нэг тиймэрхүү юм шиг надад санагдд юм аа. Ингээд юу яадаг. Одоо хоёр хайртай хүн биш үү? Яг ингээд гоё хайртай ийм хүмүүс бол бие биендээ уурлахаараа яг тэр хүндээ л яг тэр уур бухимлаа гаргаж чаддсан юм шиг надад санагддаг юм аа. Үгүй юм биш үү? Харин хайртай байх тусмаа хүндлээд гомдооч болов гэд нэг мэдээж тэр бодол нь байгаа шүү дээ. Хэлдэггүй юм биш үү? Үгүй тэр үг нь байгаа л да. Миний хувьд ч гэсэн хайртай хүмүүс хоорондоо муудалцах юм бол дундаа ядаж уучлах нэг алхмын зай үлдэх ёстой юм шиг. Тийм ингээ ер нь шүү дээ. Нөгөө тосоо гартал цусаа гартал зодолтой тосоо гартал тэрвэрлэн гэдэг шиг хайртай хүмүүс л тэгэл яг нэг юм аа. Зодолтно гэдэг чи айгүй утгагүй шүү дээ. Тийм биз дээ. Аха тийм. Үгүй одоо чи тэгэл хайртай хүнээ зодчоод тэгээ дараа нь дахиад тэр эмэгтэй чамаа хайрлах уу? Гэтэ тэр зодохын оронд цусын гартал үг хэлэх бас амар тий. Дотор ер нь хайртай хүмүүс биендээ нэг тийм хурц хатуу үг хэлээ. Үгүй зодолтоо дуусаа барахгүй юм чи яах. Нүгэн бүр амар зодолдог. Үнэхээр үнтэй зодолч юм шиг. Үнэхээр үнэхээр барахгүй юм чи би одоо яах юм. Зодлоод л ямар ч хэрэггүй шүү дээ. Ямар шансгүй шүү дээ. Би стресс метр гадаг шиг ингэ өшгөлээд байдаг. Маа гэдэг яваа. Тэгээд эмэгтэй хүмүүс бол гоё зөөлөн жах хэрэгтэй байна. Тэгжээч л одоо би нэг юм ойлгохгүй нөгөө уучлаарай би өстө ууцсан согтуудаа ангидсан байлаа уучлаарай. Тэр үл уудлахгүй байхгүй тий. Согтуудаа ангиж ийна гэдэг чинь ихэнх зан авир жинхэнэ юм л гарч ийна л гэсэн. Гүл халтаас тэр чинь өөрийгөө алдчихж байгаа байхгүй юу? Тийм. Гэхдээ согтуудаа тэгж ийна гэдэг чинь хүнийг хайрлж л байгаа бол одоо чинь яг голд нь л толгойд нь хэрэг байж л байгаа бол хизээч тийм зан авир гарахгүй л гэж би зүгээр бодчихлаа. Тийм учраас чи нөгөө бүр юм жоох өсвөр наснд л гарах бах уу одоо ингээл 18-аас 20-д насныхан бол өстой юу ч хийж болзошгүй. Чи хайшин бүтлийг зодоочсон юм хайшин. Хүн ингээл бити зодоосоо бити арх уучаад нэгийгээ гомдоосоо гэж хэлэхээр манай эрэгтэй Монгол эрэгтэйчүүд айгу хурц шүү. Ийм хурц. Чи ч гэсэн амар хурц. Чи ч гэсэн хүүхдийн ордонд тахта яалаа. Би чамаа алгадаа өстэй. Юм ба тийм шээ айгу хөөрхөн юм хөвгөлтэй харахад ийм амар юм хурц юм шиг мөртлөө би бүр жоохон бахаас нь мэдэх болохоор ийм айгу зөөлөн зав. Тэгэл ингээл хүмүүс олноороо нийлээл ингээл бужигнаал ингээл нийллэг мэлгүй гээс алга болчихно. Тийм хөхтэйс. Тийм үү. Тийм амар. Тийм олоолаа нэг биш тийм айгу олуулаа нийлээл ингээл охтод өгөөдч ингээл шоудч модч юм. Тийм болохоор нэмбай бол юу байдгүйс. Би бол санахгүй ингээл арх марх уудаг ш жоохон бахт хөхтөд тийм юм дээр. Номын биш ээ. Гэтэ номын шүү дээ. Гэтэ багш нарт их загнуулна гэсэн хүртэл айгу тийм зөв гэх юм уу. Тийм хөхтэйс. Чи сонсооч. Чи надад суулж аргаш үсэ хэлээ. Чи одоо яасан муухай чи. Одоо үгэнтэй юу? Чи сингл байгаа. Гөө. Тэгж хэлгээгүй шүү. Тэгж хэлгээгүй. За би яасан. Би яг яачаад байна. Мөн хөрх юм уу селиг мэн л доор нэвтрүүлэг болгоно нэрэл. Сел гэдэг. Чи ингэ надруу дарчдаг шүү дээ. Чи гэрт намаа баазаад байгаа юм чи би яах юм бэ ёо. Бодлоо шүү дээ. Хоёр хаана дээ. Өөр тамтаа байгаа шүү. Урд гэдэг хаа. Нөх эндээ. За тэгвэл би таараас нэг асууя. Таар ингээл нэг одоо чи найз залуутайгаа чи найз бүсгүйтэй нэг газар сууж ялаа л да тусдаа шүү дээ тий. Тэгсэн чи одоо эсрэг хөөсний чинь одоо хүн хурч ирэл ингээл улаан цан хандраал тий. Эрэгтэйг чаажууд эсвэл эмэгтэйг чаажууд хандраал ингээд дээл тэр байдлаас яаж гарах вэ? Битээр л хандраад байгаа мó? Миний сууж байгаа. Чи нэг хүүхэнтэй явж байгаа. Над руу хандраад байгаа юм. Нэг хүүхэн хандраад байгаа. Чам руу юм уу? Битээр юм уу? Үгүй таар тусдаа тий. Одоо чамаг ингээд нэг залуутай одоо чинь хайртай хүнтэй чинь сууж яхад нэг залуу ирэл чамд хандраад байгаа юм байна л. Биш үгүй шүү дээ. Надад биш шүү дээ. Манай чамд шүү дээ. Бүр ойлгохгүй. Нөгөө над юм уу те? Нөгөө залууг ч бүр байхгүй болгоолаа. Хөөш мөш уулзам уулзаа гэдэг ч юм уу тэгээл яах вэ? Тэгэл найз залуутайгаа нийлж бол болдоо шүү дээ. Харин яг тийм үе дээр өстө жинхэнэ мондга харуулах хэрэгтэй. Эдгээр мянга тааралдаад гой залуу гой хүүхэн байсан ч гэсэн нэлээ. Өстө нөгөө үнийхээс тэглийг болоод. Хүү ээжи наа. Тэ хумсаа авчаад яар та. Хумс ярих юм чинь хумсаа аваад яар та. Чи над чихээ арчаад яар та гэж. Чихээ арчаад яар та гэдэг ч юм уу те. А зүгээр би бол тэгж бодож байна. Мянга таалагдаад эсвэл зүгээр болцож байгаа ч үеч байд юм уу те ажил хэрэг яриа сууж явах үеч байсан. Ер нь ямар ч үед байсан. Улаан цайнд тэгж бүдүүлэг шууд ингэж байгаа үед бол те. Зүгээр шууд байхгүй болсон дэр. Тэгэх юм бол нөгөө залуу маань үнэхээр миний нөгөө найз залуу би ингээд үнэхээр хүндэлдэг хайрладаг хүн бол угаасаа ямар ч эмхтэй хүн тийм хийхгүй эрэгтэй хүн ч хийхгүй. Зүгээр л нэг залуутай байж байгаа бол мэдхгүй. 0 мөл орох гэж залуу маа. Тийм 0 мөл орох гэж ингээ явцсан үе юм гэдэг ч юм уу ингэж байгаа юм. Яг үнэхээр одоо чи битээр ингээд хосууд байлаа гэхэд би биндээ үнэхээр сайн бол ямар ч хүн тийм харуулахгүй шүү. Тийм шүү. Тийм үү.
Мэдгүй. Би бол тэрээ надад яа. би ихтэй ингэж бодож байна. Зүгээр ингээд бүсгүй хүн надад хандарна гэдэг бол бас их зориг шаарддаг байгаа тийм учраас би тэрийг үнэлэхдээ зүгээр тэгэхээр чи яа арх хүндэрдүүлсэн тамхи хүндэрдүүлсэн хүүхээрээ далтал гэдэг юм бол эхлээд айгүй болсон баг компани умба гэж миний специалаа тэгээд үнэхээр ойлгохгүй шалшаал гэдэг юм бол уучлаарай чи одоо явтаа тхүү би хайртай үндэг байна. Сэлээ одоо жишээлбэл би чамд амар таалагдж байгаа зүгээр худаагаасаа бодъё заяа. Би чамд дөрөөс огт таалагддаг амар сайн мэдчихэж байгаа. Тийм болохоор шүү дээ таалагддаггүй бол нэвтрүүлэг хамт хийхгүй байхгүй бас. Би наа сонирхоод идэх. Би ямар тоо шүү дээ. Дороо эргэл явчихдаг тийм. Тэгээд чи ингээ зүгээр хөдөлгөөнөөрөө одоо байгаа үйл байдлаараа те нүүр хувирал нүдэрээ чи надад яг хантаа байгаа нэг илэрхийлэх гэж. Дараа нь хоёлаа жүжигчүүнийг харъя л да. Дараа нь хоёлаа жүжигчүүнийг харъя л да тий. Яг ямар эмхтэй хүн ямар хөдөлгөөн үзүүлдэг би харъя л да. За нэрээ сэрч маа. Яг. За манай сэрч амар муухай тийм байлаа. Тач харсаар арах юм уу яах юм. Өөрөө л мэд. Хоёрын мороо яриа болсон. Нөрөө. Яах вэ би? Чи өөрөө л мэд. Одоо чинь энэ бад за тач харсаар шүү. Ямар амар хэцүү асуулт тий. Тэгээ амар олон нийтийн газар их юм уу? Хойлоо ингээ сууждаг. Төрсөдөр мөдөр ингээ зэрэгтэй сууж байгаа мууж байгаа ч үе юм уу те? Тиймэрхүү юм. Тэгвэл ингээ шүү дээ. Амар ингээл чарахгүй гот ингэж ингээл тэгэл харангуут. Ятг гэнэ. Оо. Ямар азар амт би те. Хүү харчихараа. Тэгхгүй ингэж юм ааш. Хүү амт харж штэ. Зөөр нэг таалагдж байгаа ч юм уу чинь одоо чинь би ингээ таавал хөдөлгөөнөр юусэн мессеж өчөж болохгүй, залгаж болохгүй гэж. За чи гарын хөдөлгөөн ч юм уу? Нүг за чи нүд ирэмх юм уу те? Чи нүд л ирмэ шүү дээ. Чи би чам ямар би бүр таяр юм би гэж бодсон шүү дээ. Энэ ямар дуртай хүн бэ гэж бодсон. Одоо би болцоо. Одоо ундраа. Санийх сэтгэх юм уу? Сэтгэх хэл юм шиг. Нүдээ ирэмчлээ. Таалагдж байгаагаа л гоё. Чи би юу тэгж байгааг болохоор мэдэхгүй байна. Зүгээр үзье л та чамаг ин хайлтаарай л да. Энийг хөдөлгөөн л үзүүлчихгүй. Худлаасаа. Ингээд аа. Аяат гинэ. Ингэж ингээд хуртаас нь. Тийм солонгос арай. Би гост үгүйстэй тэнэгч гэж гинэ гэж бодох юм байна чамаг. Би зүгээр чинь одоо нөгөө чи надад таалагдж байна би чамд таалагдж байна гэдэг. Би нэг юм ярьж зэ. Би зүгээр л ингээл юм ярьж байгаа зэ. Би чамруу бол хийж тэгж чадахгүй шүү дээ. Чи ч олдгүй. Чи жүжигч юм шүү дээ. Чи жүжигч юм шүү дээ. Яг ажлаа хийгээгүй шүү дээ. Би чи нэвтрүүлэгт оролцож байгаа. Харъя л да ёо. Тий. Сэлийн хүүхд ороод. Би ирмэд үзүүлчихэд байгаа. Хүмүүст хамгийн тачаараа ирмэд байх чи. Би бодгоор согтуу хөх нүдэн татчих гэж арга юм байна. Тэг нүдэн татцаад. Ой тэгтээ сэлэж гисэн тэгэхгүй л хальта. Яг чи одоо бас өөрөө яг ингээд эмбаг амар таалагддаг залууч юм байна гэж бодоо зүгээр л ганцхан удаа хар заяа ирэмж мэрэггүй. Ирэмч чинь бол худлаа штэ. Чи эмхтэй хүн ирэмж мэрмэл те эргэтэй л чи жүжигч үү ундлаа зүгээр газ ингээд би амар гоё өгцөн төслөж байгаа байхгүй. За тэгж хараа. Үгүй би тэг харж чадахгүй. Инээ түрээд чадахгүй. Би ямар жүжигч биш те тэгж харж таа. Ямар эргэтэйчүүд таалагддаггүй. Таалагддаггүй вэ гэж үү. За түрүүний нэг хумс бол ойлгомжтой. Хумс эртээ мэртээ тэгээд онцгой юм бол таалагдахгүй нь ойлгомжтой болчихлоо. Их тийм төрлийн мөрлийн гэдэг юм байхгүй шүү дээ, тий. Угаасаа харжаал тэгэл нэг харсан биш ч юм уу. Нэг таалагдахгүй тайпын хүн байдаг шүү дээ угаасаа өөрт. Тэр нь яг нэг зан чанар байдаг ш нь тийм ядраатай олонд олоо юм ярьсан. Би нэг тийм үгүй олон талаа ярьсан хүмүүс ч гэсэн заримдаа сонирхолтой байж магадгүй шүү дээ. Тэгэхээр нэг яг тийм залуу ийм залуу гэхээсээ илүү зүгээр л эхлээ би тэр хүний гоё юм олж харахыг хүсдэг. Тэ ямар ч залуучуудын тэгэл гоё зүгээр гоё найзууд ч хийж болдог шүү дээ. Тэгэхээр тэр хүнд гоё чанар байвал би тэгэл гоё найзлна. Тэрс ингээл тийм юм тэгтээ жоохон жижиг мэт залуучуудад л нэг тийм шахтартай биш үү? Би өөрөө жижиг нэг ахиж хэлсэн шүү дээ. Тэгэхээр хоёр жижиггүй явна гэсэн үг үү? Амар ойлгодог те. Сэлид ямар залуучууд таалагддаг вэ? Мэдгүй жоохон бүдүүлэгтэй ч юм уу те эсвэл ингээ сайн байна уу танилцж байгаа та бүр гар мар барчаад ингээ тавихгүй. Тэгээ чам тэр чинь бол туртаа гаалахгүй юу? Харин тэгэл тиймэрхүү хүмүүс амар ингээл улаан цан дайраад идэх ч юм уу тиймэрхүү хүмүүс таалагддаг шүү. Чичс дайрж байгаа тохиолдол дургүй юм уу те? Тэгж байгааг болохоор мэдхгүй байна. Та хоёр хоорондоо дургүй юм те? Нэг имийг ярихаар нөгөөх нь үгүйсгээл. Тэгэл энэ тийм нөгөө би нөгөө хамтлагаараа нөгөө багш нартайгаа хамт нөгөө пүүж авах шилдэртэй black and white гээл те хамтлагт river sounds-тай өгөх дуулжсан нэлээд олон жил зулсан ш. Тэгэл тэр үед чинь хүмүүс мэдээ согтууруулах хүн давна гэдэг чинь зан биш болчихж байгаа. Тэгэл хурцээрэл гар согтуу хүмүүс дургу гэсэн.
Гар орчтой тавихгүй. Тойлтаач тийм юм хаа бүдүүлэг зарим хүмүүс байдаг шүү дээ тий. Би бол тамхи татдаг тэгээ согтуу хүүхнүүдэд дуургүй. Надад таалагддаг. Тэгвэл бид тэр хоёлаа тамхи татдаггүй. Орой завтай. Гэтэ согтчдаг гэсэн. Аль зэрэг уух уу? Ер нь бол ууч нэг тэгж ууч чаддаг. Энэ жижигхэн бие бол ер нь уун үз. Би ер нь бол барагтал бол уудаггүй. Яг үнэгээсээ нэг сайн ууд чаддгүй. Тэгээ яг найзууд та сэтгэл санаа нийлсэн ойрцныхаа ингээл те найзууд байдаг шүү. Тэртээ бол бас вино бол хаяа уучин. Гэтэ иймиг уусан ч шалгаагүй адилхан ингээл маргааш нь аяг хэцүү байдаг болохоор вирус баг ууд. Унталаа шингэжтгоо. Чамаг нэг удаа яг урангаа алдсан заяа. Танай байранд амьддаг нэг нохоо. Тэгэл хүүхдүүд ингээд гараал тоглоулаад ингээд явчихаар хүүхдүүд урчих гацтай айгүй юу гэдэг заяа. Тэгсэн чинь нэг найз чинь чам энийг өгчүүл энэ хям дотор хийгээд өчүүл энэ нохооч өгч шít гэвэл чи тэр нохоод өгч чадах уу? Нохоо хиний нохоо вэ гэдэг. Тэр их зүүн дайны нохоо байна ер нь. Хиний нохоо вэ гэдгээс шалтгаална. Дургүй айдын нохоо өгнө гэж бодлоо. Тийм ухаахтай дээ. Дээд зүүн шар хүүхний нохоо гээл чи бод. Үгүй би алахгүй. Би ягаад тэгэхээр өөрөө тийм ситуацид байсан байхгүй манайх нахад байсан. Тэгээд манай нохоос нөгөө гарангуутаас хүүхдүүд рүү аягүй хуцаж барьдаг. Гэхдээ яхаа урж байгаагүй л дээ. Тэгэхээр яг л адилхан тэр чинь нөгөө бас тэр нохоонууд чинь нөгөө гадаа баг гаргадаг болохоор заримдаа тэгж хүмүүлүүд дайрдаг хуцдаг. Тийм болохоор би ямар ч нохоог яахгүй. Хүмүүс шалтгаангүй гэстэй чат хийлнэ алгадаг шүү дээ. Амрын тийм. Сэлүүд өхөө. Нохооноос амраад. Би өхгүй юу гэж тийч нүүлэх юм болохгүй шүү. Би тэгээ нохоотайсэн болохоор нохоотой мууртай болохоор ерөөс тийм мухай юм ихгүй. Тэгээ дайрдаг нохоо амир би ингээд нөгөө 10 жил байсан байхгүй. Тэгэл гэрлүүгөө алхаад автобусны мөнгө байхгүй. Тэгэл өөрөө үрцэн алхчихсан чинь баахан юм залуучууд энэ бандэр миний үе манер амир юм булдагтай. Тоо наатаа тоо гэсэн чинь би сая харж чирээ зогтоод араас нөгөөх нь бүр хөөгөөд эргээд харсан чинь нөгөөх нь бүр шүлс мөсөн гоцсон өгцөн гүйжэд гэж би харуултаар өгөөд нэг харсан чинь нөгөө нохоо нь бүр миний ард мордсон өөрхөвчин дээр наацсан өөрхөч ингэсэн байж байгаа шүү ёо би бүр амар аяга шууд өөрхөч аяад бүр харж чирээ ямар азар өөрхөчтэйсэн тий миний мүсэлэг дээр нохоо мордсон би бүр айлна шүү ёо чи бүр өндөр юм байлаа би угаасаа нам яадаг гинэ миний нэз өндөр яадаг сэлгийн дээр нохоо нэг юм ярахаар эргүүлээд намайг ямар амар нохоо вэ тий чи маа ингэдэг байхгүй яа би бүр хөс гооччлаа амар халуун байна тий ингээл тойр аяга олон зочдуудыг оролцуулж ирдэг ш тий тэгэнгүүт ингээл одоо ингээл гоё нэвтрүүлэг хөгжилтэй байлгах ч гэдэм үү ингээл нэг ярьж өгдөг хүмүүс идэв ш тий бас ингээл дотгошоо аяа хэцүү. Тийм хүмүүсийг яаж хөгжөөдөг вэ гэдэг юм. Тухайн үед тийм ситуацид орчхоор юм дотроо юу гэж боддог вэ? Гэхдээ энэ бол тэгэл яг нөө сэтгүүлчийнх нь өөрийнх нь ур чадвар л авчиж байгаа юм. Яг тэр хүн аль зэрэг ур чадвартай сайн ажиллаж чадчих, хүнтэйгээ тулж ажиллаж чинь те. Зүгээр яг тэрийг хөгжөөгөөд ч юм уу хүмүүсийг инээлгээд ч юм уу хүмүүс таатаа сэтгэл төрүүлээд яг үнэн шиг тэгж тулж ажиллаж болох байхгүй тэр хүнтэй. Тэгэл тоглоол наргаал те. Гэтэ энэ нөгөө нэвтрүүлгийнх нь өөрийнх нь жоохон агуулга нь өөр учраас би тэгж чадахгүй, дайрч чадахгүй болчихлоо. Чаддгаараа мөн сэлигээ барьж аваад. Гэтэ тэр үед юу гэж одоо боддог ч юм уу ямар сэлигээр дотроо гараа явахаар ямар маанаг амт юм бэл гэдэг чинь. Аас нь төлийн дүн царайч тэнэг юм. Өөрөө амт юм бэ гэж бодлоо өөрөө хэлдэг юм. Ямар хөрцөн амт юм бэ гэдэг чинь. Би нэрийг хэлчих юм уу? Хиний араас тэгж хэлж ирсэн. Хиний араас. Одоо Mbappe-тер хизээч тэгдэггүй. Одоо тэгээ зүгээр асуух хэвээр асуултуудаа асуувал нөгөө хүн эсвэл дотгошоогоо байна уу, нээлттэй нь тэр хүний л дур. Тэгээд дараа нь ингээ постлоод ингээ YouTube дээр ч юм уу, Facebook дээр бид нэр тавингууд дараа нь хүмүүс комментээр энэ хүн ямар айгуу санаа хариулсан бэ гэдэг ч юм уу. Тэр хүн өөрөө л юугаа үрж байгаа байхгүй тий. Тэгээд хүн болгон таалагдана гэж бодсон шал бодлоо. Тийм үү. Тэгээд өөрөөрөө байгаа нь тэр ингээл харуул. Одоо ч ундрал бол юм хөөрхөн сайхан бүсгүй гоё мо яалагдал тий. Гоё мо яалагдал. Эм багийн гоё яалагдал ч юм уу. Миний барин яа зүг хил дээр айлгаад ингээл айтгаал байгаа л тий. Тэр чинь хүмүүс гясал гэж хаалсан шүү дээ. Чи заавал CD-гээ аюу яадаг сэлээ нэвтрүүлгийн төгсгөлд орсгол болоод өгдөг. Дундуур нь өгч үдээ чи нэвтрүүлэг дундуур. Тийм. Нэвтрүүлэг дундуур гоё ш. Тийм гэсэн би авах гэдэг. Одоо би өөрөө зарлаа шүү. Миний өмнө зархаа. Хамаагүй. За энэ бол за миний зөвчөд арч. Харин тийм нөгөө дуучин хүн чинь нөгөө аюу цаг хугацаа хөдөлмөрийг зарчиж энэ аюу олон дуу. За угаасаа хэлэх үг нэ тодох юм байна. Тэгээ Өр Монголын зах зээл гаргаж зориулж хийсэн. Тэгээ 2 3
хөгжмийн зохиолч бичсэн байхгүй юу дуунууд энэ Монголын өөр Хайфагийн бүх салбараар зарагдаж байгаа. Жишмаа баярлаа. Гоё уран бүтээлчээс уран хамгийн том байж да гэж хамгийн гоё те энэ ч ингээд айгаа олон хүний амар бүдүүл. Зондоо чи юм одоо чи яриа. За тэгээд уран бүтээлч ийм хүмүүс тарахад ингээд ганцхан ингээд за чи үйл одоо чи чи яах гэдэг чи тэрээс яриул юм өөрөө гадаа баярлаа ингээд CD-ний талаар ярихаар л инээдрэд юм ба. Чи ер нь өөртөө ингээд дуулаа гэж дуугаа сонгоно шүү дээ тий. Гэхдээ яаж сонгодог вэ? Юунд таалагдахаар сонгодог юм? Аялгуун юм уу? Аялгуун үүд бүх хоёр нь ер нь л аюу гой наалтцсан тий. Яг би ингээд өөрөө төсөөлдөхгүй яг хөгжмийн зохиолч чи өөрөө шууд дуулснаар төсөөлж чаддаг тий. Тэгвэл чи яг тэгээд яг дуулж болж гин гэж бодохоор л авдаг л та. Тэгэхээр би ингээд бодоод байгаа энэ CD ямар муухай секси нэртэй CD вэ гэж бодоод байгаа. Цагаан сүний домог яхаар секси нэртэй. Чи өөрөө айгу секси гэж бодоод байгаа. Цагаан сүний домог. Цагаан сүний домог. Цагаан шингэний домог одоо. Ян зэнзиг юм байна. Тэ би ойлгохгүй байгаа бүүм ээ одоо. Ариси дараа нь зураад өгч нэ найзаа санаа зовлоо. Тодорхой нь харах гэж байна. Тодорхой битээ хараа. Амар ядаргаад дээ. Нэг залуутай болцоол гэртээ орж л тэ чи. Сэлий тандаа болцоо. Харин энэ чи хитээ болцоод байгаа юм байна. Бэлдсэн байж тээ би яаж бэлдээ. Болцоо энэ. Амар олон болцоо. Дугаар бичлээ, өчнөө одоо асуултууд бичлээ энэ чинь ингээ битсэн асуулт маань л ингээ таарч. За. Нэг залуутай болцоод гэртээ ороод орсон чинь баахан сохтой залуучууд ингээл хүү хаа гэж гараад ирсэн юм байна л да. Тэгсэн чинь тавд бодчихсон залуу чинь чиний ардуур ингээ нуугдчихэж байгаа юм лээ. Хайгаад нөгөө хүмүүсээс тэгэх юм бол чи тэр залууд амар уурлах уу эсвэл тэр залууг эвгүй байдлаас аврах уу яах вэ? Эвгүй байдлаас л аврах ш. Би таалагдсан болоод бүр гэрлүүгээ дагуулад орж ш тэ. Хөргүүлээд орж ш тэ. Дагуулж арга хөргүүлж ил өндөрлөө. Чимээ өгөө гэрлүүгээ ороод гэж ярьсан ш. Тэгэхээр дагуулж битээ ороо агнах юмстэй өндөрлөө. Заавал гэр нэртэй гинэгтэй л. Үгүй гэхдээ тэр чинь би мэдээж тодорхой хэмжээр таалагдсан болоод болцож байгаа шүү дээ. Тэгэхээр мэдээж би тэр хүнийг эвгүй байдалд оруулахгүй. Тэр хүн эвгүй байдал бол би ч эвгүй байдалд орно. Чи дотроо бодохгүй юм ярьсан. Дотроо бодно шүү дээ. Дотроо. Яс инэттэй юм. Ясны. Гэтэ тийм амар олон залуучууд байгаа нөхөлтөлд бол эвтэйхэн л модалцчихгүй ингээл аргалал гарсан дээ шүү. Энэ нэр үзчихээ. Амар баг ч юм уу гэдэг. За аль нь за та үзчих. Өөрөөдгөө мөрөд явах цөмөрөө. Тэгэл бахта тэгэл дотроо мэдээж тэр бодол чи явна те яасан инэттэй аим хаян ч гэдэг юм. Чарах би энэ гэж бодсон. Гэтэ Монгол эр хүн бол ялангуяа эмэгтэй хүнийг шүү те. Эмэгтэй хүнийг хөрвж өгж байгаа. Тэгээд нөгөө нэг болзоонд явж байгаа эр хүн бол чи одоо нэг хүнийг хөргсөн чинь. Чи хүний олон хүнээ өрдгөө маа би юу сайхан. Чи олон залууч чамайг амар мөрлж ирээд ингээ гараад өдөл явах чи. Би бол альтайхан салгыг гэж. Гэт яваад. Уучлаарай би бол уучлаарай зүгээрээ уучлаарай тий. Хөөш гэдэг байна. Хайва. За нэг муу цөмөр муудалцаад хэрэгтэй гэх юм асуудал. Мэдээж би бол нэр аратах гэж ингэж ятах гэж айгүйх оролдоно. За тэгээ барахгүй. Ихгүй чаа ингээл цохол авах гэдэг яахан. Тэгэх юм бол тэгээд хүний олон хүнээ өрдгөө маа гэж үзчихсэн. Тэр чинь олоолаа шүү дээ. Үдээ зодуулдаг. Зодуулах ямар ч хамааш. Би нэг төмөр зам зодуулаад дээр үед 8 дахь ангид 9 дахь ангид ингэж хоёр талаас байруулж байгаа л ихтэй зодоолох. Чи энэ баа явал гэж зодоод. Би энэ бааш би гамбаа наа гэж зодоолоо гоё та. Нэлийгач перфектийн ган төмөр битээр. Бүгдлээ зодуулчаад хойлоо нөгөөдөө чинь зодчоод яваад гэж хойлоос бие бинийг харж доогълж инээгээд байгаа маа. Чиний хамар чи яац юм бэ ч гэх шиг. Гэтэ угаасаа манай Монгол эрэгтэйчүүд мөчгөө өгдгүү те. Аль аль нь үзэлцдэг те. Сэтгэл дотор чи хайртай байдаг хүн чинь те. Нэлээ олон жилийн дараагаар гинт залгуул яг уулзъя гэж залгуул. Нэлээ олон жилийн дараа. Миний хувьд бол яг тэр үеийн л нөхцөл байдлаас болно. Яг тэр үед би амар магадгүй сэтгэл маань хөдлөгч юм билүү те. Эсвэл бүр дургуурч юм уу. Тэгэхээр тэр үеийнхэн л нөхцөл байдлаас болох хаа. Энэ гоё юм байна те. Жимсний хамттай. Өстой гоё юм. Яг юу юм бэ? Энэ сироптой. Ингээд найруулад уушд юм. Нэг стакан. Энержи дринк юм бил. Дархлааны мэлтгэл хийсний дараа гоё юм байна те. Үнэн гоё юм. Тэгвэл би яг болох юм байна. Та хоол хийлээ гэж бодъё. Олны танил залуусаас ногооны нэр өгөөд одоо олны танил залуус ногооны нэр өгөөд хоол хийгээд эмэгтэйчүүдэд амтлагчны нэр өгвөл одоо нэр өгөөд хоол хийвэл ямар нэр өгөөд гоё асуулт байна. Чи Им бат ямар ногооны нэр өгөх хэрвээ чи. Би ихлэд асуусан юм чи одоо би ихлэд хариулахгүй. Брокколи гэж. Цэцэгтэй. Баятайгаа штэ бүсгүүчүүдэд дуртай таргалуулахгүй гэж юмаса ямар азарлуу юм байна. Тэр нь учиртай. Камертоны дүрийг авчихоо. Тэгээ талан таньдаг хүмүүс амттай. Камертон номын тастаас аваад. Ногоон тийм номын тас чи тэгэл ногооны нэр Ганаад. Ганаад уу?
Чи ихлээ. Ингээ яг нэг нэрээ хүчилээ. Чи брокколи. Ганаад эрдэн шиш шиг болох уу? Эрдэн шиш. Бодлоо чи. Айгу айтайхан бүгд байгаа. Ганада. Хөгжим бүжийнхэндаа. Тэ арай. Шар болохоор л эрдэн шиш. За. Би эрдэн шиш чи мэд юм шүү. Эрдэн шиш нэр тийм байж болох юм. Мэд чи шар. Болдод чи ямар ногоо зөхөмжтэй. Чи батад алдсан уу? Би бүр өөрийнхөөгөө бодож байна. Нөгөөдөртөө дайсан болоод бүр бадрах үү. Хүсний ногооны нэрээ. Тий. Болдод байцаа гэж тийм үү? Би гадаад хэлбэр төрсөөр нөлөө яа гэхээр болооч ингээл аягүй шин нурам бүтээлээд аягүй ингээл гаргаа. Ийм байнцтэй. Дорн байнцтай гараад болдод дайсан болохгүй тас гэж явж байгаа юм байна тий. Би бод ямар ногоо. Би бодгүй би номын тасныхнаас өгчөөдгөө. Яагаад? Чи дуусгал та. Яг тэ ирчүүд бас хэцүү шттэ. Эмэгтэй хүмүүсээ окей тоглоод ингээд өнгөрч болно. Ирчүүд энэ мөн. Чи дээр номын тасрах ч гэсэн хэрэгтэй шттэ. Тэр та илүү тотно юм чинь. Уу яад яа чи албаар яг камертоныхон дөгтэй. Яад өгчөө. Бод өгчөө. Окей сонгоно. Нэгс гойжуулаад гэдэг юм уу? Чамаг хэлснээр чи гойжуулсан. Зүгээр л одоо бодож байгаа орон сонгоно. Одоо дуусна камертон дуус. Ганаа уулцсан үгүй юу? Ганаа ч эрдэн шиш мэд. Одоо тэгвэл мэдээ юу юм бэ? Мэдээ нэр өгч. Одоо манж. Томс. Мэд чи арай яг сонгон юм шүү юм шанамар тий. Энэ шар сонгоно. Яа намшраа мэдээ. Мэдээ сонгон болчлаа. Иба юу вэ? Томслоч. Хамгийн дураараа ярьдаг дээ яа. Одоо номын тасныхаас чи нэр өгөө. Энэ айгүй хүрэм бод. Одоо чи яг одоо чи октод заяа. Да тийм. Би бол октод бол шарт авахгүй. Айгаа ч юм. За кивэг амтлагч авчиж эсвэл ногоо ч юм уу? Тий ногоо хүнсний ногоогоор авчих. Ногоогоор л авчих юм. Эсвэл жимс л. Жимс сэрхгүйс тээ. За ногоогоор л өрөө л мэд. Юу ямар бүтээгдэхүүнтэй. Окей чи хар пэрч шүү. Чи хар пэрч шүү. Яагаад? Мэдгүй ямар ойрхон байгаа л энэ наа. За гээ. Бяхад агид өгч айгуу дуутай тий. Бяхад өгчгөө. Агид чи бас хар пэрч шүү шиг айгуу тийм тий. Нэг хүн нэг л амтлагч боллоо. Лайн л альчих шиг тий. За мэдэр. За одоо та намаа чи өгөхгүй юу? Би асуучих шиг өдгөөдөө. Эндээ хэл бэрцээ. Намаа чинь аюу гоё штт. Гоё биетэй ингээл гоё боловсрсан. Тийм үү? Тийм ингээл нэг гоё. Надад тийч харагддаг ш намаа болохоор ингээл. Надад бол таарсандаа аюу айтайхан боловсрсан хөхнөд л харагдчих. Боловсрсан. Боломжийн. Би зөвшөө боловсрсан байхгүй. Тэгээд манай нөгөө нэвтрүүлэгт орж байгаа зочид маань өрөө хэлдэг байгаа байхгүй юу? За нэвтрүүлэг маань өндөрлөгт өгч байгаа болохоор өндөрлөөсөө бас залуучууд те үзэж байгаа нийт үзэгчдтэй уриалахгүй ураа хэлээ. Ураа юу би зүгээр сүүлийн хэдэн жил нөгөө Америкт дайшаад ирсэн байхгүй. За уушлаа. Чи ч гэсэн байсан. Дэлхийн доллар л аягих болж байгаа шүү дээ. Ер нь ямар том ярих нэ за. Ер нь би тэгж боддтой нэг тэл дотроо ингээл тэгэл дэлхийн маань байхгүй болчих юм бол угаасаа бидний 1000 юм хийх гээд юугаач ярих гад ямар ч хэрэг байхгүй шүү дээ. Тэгэхээр бүгдээрээ гоё юм гоё дэлхийгээ хайрлаа. Тэ ядаж ингээл цаас мас хайчихгүй те. Тэгэл байгаа орчиндөө гоё ногоо модод тариал. Тэ чи ногоо мод тарьж үзсэн үү? Эрэхтэй хүн биштэй байшин барих ном бичих. Нэг нь мод тарих хэрэгтэй юм шүү. Хин тэгдэ шүү. Нэг хүн бодож олоод тэгшингүүд нь заавал тэгэх ёстой юм биш шүү дээ. Харин за яг тэгэх ёстой гэж бодоод ядаж мод тарьцах хэрэгтэй шүү дээ. Тийм үстэй. Ямар сатан намайг мод тариггүй гэдэг. Амар их ирүүлжтэй. Чи Крис ч юм уу? Үгүй. Би лагер дээр мод тарьсан айгүй гоё ургасан билээ. Чацраны модууд ингээд тарьсан байсан. Би мод нэлээ ургасан билээ. Тарина. Тийм болохоор яхаа нөгөө гоё бүгдээрээ нэг тим байгаасай. Тэгэл амьдарч байгаа жоон хоошнол ингээл гоё янзлаад ах хэрэгтэй юм шиг юм л да. Тэ нэг амар том юм яриад ингээл ингэж ясныхаа орн тэгэл Гэсэл гэж бодож байна. Окей. Тэг манай нэвтрүүлэгтээ Transfer Factory найрлагатай Energy Go-ийг сайн хамтарч ажилласан байгаа. Тэг Univision манай энэ баялгаа. За тэгээд нэвтрүүлэг мэдээж хийхэд бид нартай одоо жишээлбэл чи бодлоо энэ телевизийн хэмжээний студ зассан байгаа сте. Энэ гэрэл техник ингээл камернууд те. Эдгээр дээр бид нартай дэмжлэг үзүүлж байгаа нэг л компани байгаа. Одоо жишээлбэл манай энэ Energy Drink маань байна те. Energy Go Sticks гэдэг энэ одоо тэгээ ханц Energy маань энийг утсан байгаа те. Утсаар нь ярьж байгаа нэвтрүүлгийн ихэнд хэлсэн байгаа. Тэр утсаар нь ярьж байгаа авч болно. Энэ бол үнэхээр энергиг нь. Тэгээд бид нартэй ганц хамтарч ажилладаг үндэсний компани байдаг. Энэ маань мэдээж Unitel Univision. Энэ 9 сарыг дуустал юу яаж байгаа юм бэлээ?
2000, 3000, 6000 нэг авахаар нөгөө буцаад нэгжийн 100% буцааж олгож байгаа юм бэл. Тийм учраас одоо чи нэг жааш те тэнгуү чи 50% өөрөө хэрэглээ 50% хүн шилжүүлж болж байгаа юм. Бонус маягаар дахиж орж ирж байгаа нэгжүүд. Яг тэр хэмжээгээр нь нэг жавангууд нь дахиад өгч байгаа бонус өгч байгаа. Тэрийн чи хэрэглэн 50-ыг бас босдод бэлгэлж болж байгаа. Тийм гоё юм. Анхаарлаа хандуул үзсэн та бүхэндээ баярлалаа.